Хамгийн олон хүн нас барсан байгалийн хорин гамшиг. Хүн төрөлхтний түүх бол байгаль дэлхийн агуу хүчний өмнө өвдөгсөгдөж дахин болсон түүхэн сургамжуудын хэлхээс билээ. Техник технологи хөгжөөгүй хот төлөвлөлт барилгын стандарт сул байсан өнгөрсөн 100 жилүүдэд гинтийн газар хөдлөлт асар хүчтэй хар шуурга гол мөрний аимшигт үерүүд хэдхэн цагийн дотор бүхэл бүтэн хот тосгодыг газрын зургаас арчиж олон зуун мянган хүний амийг нэгэн зэрэг авч оддог байв. Жинхэнэ аимшиг нь байгалийн гамшигын ихний үзэгдлэр зогсохгүй. Түүний араас дагуулж ирдэг өлсгөлөн, халдварт өвчин, нийгмийн хямрал байсныг түүх гэрчлэнэ. Энэхүү сэдвийн хүрээнд дэлхийн түүхэн дэх хамгийн олон хүний амь насыг авч одсон хамгийн хөнөөлт 20 байгалийн гамшигуудыг авч үзье. 20. Лиссабоны газар хөдлөлт. 1755 оны 11-р сарын 1-ний өглөө Португалийн нийслэл Лиссабон хотын иргэд бүх гигантнүүдийн өдрийг тэмдэглэж сүм хийдүүдэд олноор цуглаад байх үед 8.5-аас 9 баалын асар хүчтэй газар хөдлөлт гинэт болжээ. Хэдхэн минутын дотор хотын аврах том чулуун сүмүүд нуран унаж, дотор нь мөргөл үлдэж байсан олон мянган хүн дарагдсан байна. Нурангаас зүгтэж задгаа талбай хайн Тежу голын хэрэг бомб руу цугларсан иргэдийг газар хөдлөлтөөс ердөө 40 минутын дараа Атлантын далайгаас орж ирсэн 6-аас 15 метрийн өндөртэй аврах цунамигийн давалгаа нөмрөн авч живүүлжээ. Үүгээс ч зогсохгүй нурсан барилгуудад асаатаа үлдсэн олон мянган ла, зуухнаас алдагдсан гал хүчтэй салхины улмаас хот даяар тархаж Лиссабоныг бүтэн 5 хоногийн турш цөлмөн шатаасан байдаг. Энэхүү аимшигт гурвалсан гамшигын улмаас хотын хүн амын 4/1 буюу 30 мянгаас 50 мянган орчим хүн амь үрэгдэж хааны шинэ ордон, үнэлж баршгүй түүхэн архивууд, 70 мянган номтой номын сан зэрэг хотын нийт барилга байгууламжийн 85% нь үнсэн товрог болон хувирчээ. Гэвч энэ сүүрэл хүн төрөлхтний түүхэнд 3 том эргэлтийг авчирсан юм. Нэгдүгээрт Португалийн эрх баригчид чичирхийллийн явцыг улс даяар анхудаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баримтжуулан цуглуулснаар орчин үеийн газар хөдлөлт судлалын сейсмологи шинжлэх ухаан үүсжээ. Хоёрдугаарт хамгийн сүсэг бишрэлтэй гимгүй иргэд сүм дотроо үргэлжсэн нь Европын гүн ухаантнуудыг шашны мухар сүсгээс татгалзаж гамшигыг бурхны гисгээл биш ердөө байгалийн үзэгдэл гэж үзэх сэтгэлгээний том өөрчлөлтийг авчирсан байна. 3-дугаарт Сүрсэн хотыг дахин босгохдоо дотроо уян хатан модон арга бүтэцтэй барилгуудыг бариулж эхэлсэн нь дэлхийн анхны газар хөдлөлтөд төсвөртэй архитектурын суурийг тавьсан түүхтэй. 19. Перугийн их газар хөдлөлт. 1970 оны 5-р сарын 31-ний ням гарагийн үдээс хойш Перу улсын номхон далайн эрг орчимд 7.9 баалын хүчтэй газар хөдлөлт гинэт болжээ. Хэдийгээр чичирхийлэл нь өөрөө олон хүний амийг авч одсон ч хамгийн аимшигт сүйрэл нь далайн эргээс алслагдсан Андын нурууны үзэгсэлэн түндэд тохиосон юм. Газар хөдлөлтийн хүчтэй дөргөлтөөс үүссэн Перугийн хамгийн өндөр оргил болох Васкаран уулын хойд хажуугаас 1 км өргөнтэй 1.5 км урттай асар том мөсөн гол хад чулууны давхарга тасран унжээ. Энэхүү авраг нуралт уулын нуруу буух замдаа цаас хөрс устай холилдог хэмжээ нь улам томорч цагт 280-аас 330 км-ийн аимшигт хурдтайгаар хөндийг чиглэн урссан байна. Уулнаас тасарсан сая тонжинтэй энэхүү шавар мөсөн нуранг нь ердөө 3-аас 5 минутын дотор уулын бэлд орших хотуудыг нөмрөн авчээ. Тухайн үед Юнгай хотод иргэд ням гарагийн амралтын өдрөөр зах дээр цуглаж хүүхдүүд цирк үзэж байсан бөгөөд зүгтах ямар ч хугацаа байсангүй. Авраг нуранг нь хотыг тэр чигт нь хэдэн метрийн зузаан хөрс мөсөн доороос гаргахгүйгээр бүрэн болж Юнгай хотын 25 мянган орчим иргэнээс ердөө өндөрлөг газар байрлах оршуулгын газар болон цэнгэлдэх хүрээлэн рүү гүйж амжсан 350 орчим хүн л амьд үлджээ. Энэхүү гамшиг нь Перу улсын түүхэнд хамгийн том байгалийн сүйрэл төдийгүй хүн төрөлхтний түүхэнд уулын нуралтаас үүдэлтэй хамгийн олон хохирогчтой хамгийн аюултай ослоор бүртгэгдсэн юм. 18. Гансугийн газар хөдлөлт. 1932 оны 12 дугаар сарын 25-ны Цус сарын баярын өдөр Хятадын баруун хойд хэсгийн Гансу мужийн Чангма бүст 7.6 баалын хүчтэй асар том газар хөдлөлт болжээ. Хүйтэн өвлийн өдөр гинэт ирсэн энэхүү чичирхийлэл нь тус бүс нутгийн уулархыг тогтцыг тэр чигт нь хөдөлгөж түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн том хөрсний нуралтуудыг үүсгэсэн байдаг. Аимшигт дөргөлтийн улмаас уулс нурж асар том хад чулуу, шорооны нуран уулын бэлд орших олон зуун тосгон суурингуудыг хэдхэн минутын дотор бүрэн дарж газрын хөрстэй тэгшилжээ. Чангма бүст байсан барилга байгууламжийн бараг 90% нь нурж үгүй болсон бөгөөд алдарт цагаан хэрмээ зарим хэсэгч энэ газар хөдлөлтийн үеэр эвдэрч сүйдсэн түүхтэй. Гамшигын улмаас шууд барилгад дарагдаж хөрсний нуралтад булуулж нас барсан хүний тоо 70 мянга орчим төрсэн байна.
Гэвч сүүрэл үүгээр дуусаагүй бөгөөд газар хөдлөлтийн дараа бүс нутгийн зам харилцаа бүрэн тасарч тусламж авчрах боломжгүй болсноос гадна өвлийн тэсгэм хүйтэн ихэлсэн нь амьд үлдсэн хүмүүсийг туйлдуулжээ. Олон мянган хүн толгой хорогдох гэр оронгүй идэх хоолгүй болсны улмаас хүйтэнд хөлдөж араас нь дэгдсэн халдварт өвчин өлсгөлөнгөөр амь үргэцсэн байдаг. Энэхүү гамшигын хятадын баруун хэсгийн аслагдсан бүс нутгийг олон жилийн турш сэргэж чадахгүй болтол нь туйлдуулсан. 20 дугаар зууны хамгийн их хохирол дагуулсан уулархаг бүсийн газар хөдлөлтүүдийн нэг юм. 17. Пакистаны газар хөдлөлт. 2005 оны 10 дугаар сарын 8-ны Бям гарагийн өглөөний 8 цаг 52 минутанд Пакистаны Кашмирийн уулархаг бүс нутагт 7.6 баалын ачсар хүчтэй газар хөдлөлт болжээ. Гамшигын голомтон тус улсын Музаффарабад хотын ойролцоо газрын гүнд нэлээд ойрхон байсан тул чичирхийллийн хүч уулархаг бүсийг тэр чигтэн дөргиож аимшигт сүрлэг дагуулсан байдаг. Хэдхэн минутын дотор Музаффарабад хот болон уулын ингэрт орших олон зуун тосгоны сургууль, эмнэлэг, орон сууцнууд нуран унжээ. Өглөөний цаг байсан тул олон мянган хүүхэд сургуулийнхаа барилгад дарагдаж амиа алдсан нь энэ гамшигын хамгийн том эмгэнэл байв. Хүчтэй чичирхийлэл нь аандын нуруу шиг аврах том хөрсний нуралтуудыг араас нь үүсгэж уулын цорын ганц нарийн замуудыг хад чулуу шороогоор хаан бүрэн тасалжээ. Улмаар уулын оройд ирэх алслагдсан тосготод амьд үлдсэн сая иргэд ямар ч эмнэлгийн тусламж хоол хүнс дулаан хувцгүйгээр ууланд түгжигдсэн байна. Өвлийн тэсгэм хүйтийн эхлэхээс ердөө хэдхэн хоногийн өмнө болсон тул олон улсын тусламжийн нисдэг тэрэгнүүд уулын тосготод хурж ажиллахад цаг агаар газар нутгийн байршил маш том саад болж байлаа. Гамшигын улмаас шууд болон зам харилцаа тасарсны улмаас тусламж авч чадалгүй хоцорсон 86-аас 87 мянга гаруй хүн амь үрэгдэж 3.5 сая гаруй иргэн орон гэргүй болсон нь тус бүс нутгийн түүхэнд хамгийн олон хохирогчтой хамгийн хүнс хорилт болсон байгалийн гамшиг юм. 16. Чинлийн газар хөдлөлт. 1290 оны 9-р сарын 27-ны өдөр Юан гүрний хаан ховлын засаглалын үед Хятадын хойд хэсгийн Чинли бүс нутагт 6.8-аас 7 баалын хүчтэй асар том газар хөдлөлт болжээ. Хэдийгээр баалын хэмжээ орчин үеийн зарим газар хөдлөлтөөс бага мэт боловч газрын гадаргууд маш ойрхон голомттой байсан бөгөөд тухайн үеийн хотуудын хүн амын нягтршид их байснаас үүдэн аимшигт сүрлэг дагуулсан байдаг. Чичирхийллийн төв зэг болох Нинчэн хот болон түүний эргэн тойрон дах олон 10 суурин газрууд хэдхэн хормын дотор газрын хөрстэй тэгшлэгджээ. Юан гүрний албан ёсны түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэнээр гамшигын улмаас засаг захиргааны гол орднууд, төрийн албан байгууламжууд, асар том сүм хийдүүд болон иргэдийн сууц зэрэг нийт 4800 гаруй том барилга бүтэц шууд нуран унсан байдаг. Энэхүү гинтийн нуралтад дарагдаж амь үрэгдсэн хүний тоо тэр даруй 100 мянга давсан бөгөөд олон мянган мал сүрэгч хөрсөнд булуулан үгүй болжээ. Газар хөдлөлтийн дараа бүс нутгийг хамарсан том хэмжээний ангалт цав үүсэж газрын гүнээс хар ус, элс ориглон гарч байсан нь амьд үлдсэн хүмүүсийг айдсын туйл болгосон гэдэг. Энэхүү үйл явдал нь Монголын Юан гүрний түүхэнд тохиолсон хамгийн олон хохирогчтой байгалийн гамшиг төдийгүй Хятадын хойд бүсийн архитектур, соёлын өвийг олноор нь устгасан түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг юм. 15. Нэргэз хар шуурга. 2008 оны 5 дугаар сарын 2-ны өдөр халуун орны Нэргэз хэмээх асар хүчтэй 4-р зэрэглэлийн циклон шуурга Мянмар улсын хамгийн их хүн амтай хөдөө аж ахуйн гол бүс болох Иривати мөрний бэлчээр хавийг дайран өнгөрчээ. Цагт 215 км хүртэл хурдтай ширүүн салхи шуурганаас гадна далайн усыг хурайлан босгосон 3.5-аас 4 метрийн өндөртэй авраг давлгаа дагалдаж ирсэн нь нам дор газарт байрлах хот тосгодыг хэдхэн цагийн дотор ямар ч хамгаалалтгүйгээр усан дор оруулсан байдаг. Энэхүү авраг давлгаа нь далайн эргээс хуурай газар руу 50 км орчим хүртэл гүн нэвтэрч замынхаа бүх зүйлийг арчин хайжээ. Гамшигын улмаас шууд усан давтаж болон барилгад дарагдаж нас барсан сургаггүй алгуулсан хүний тоо 138 мянга давж хэдэн 100 мянган мал сүрэг үргэж сая иргэд орох хоронгүй болсон байна. Гэвч энэ гамшигыг түүхэнд хамгийн аимшиг сүрлүүдийн нэг болгосон гол шалтгаан нь тухайн үеийн Мянмарыг удирдах байсан хууль бус цэргийн засгийн газрын хаалттай зөрүүд бодлого байв. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд аврах багийнхан эмчнэр тусламж үзүүлэхээр бэлэн болсон байсан ч цэргийн засгийн газар гадаадын иргэдэд виз олгохоос татгалзаж тусламжийн онгоцнуудыг хилээр нь нэвтрүүлэлгүй 7 хоногоор хугацаа алдуулжээ. Үүний улмаас амьд үлдсэн хүмүүс унтны усны хомсдол, үлсэглэн, мөн бохирдлоос үүдэлтэй цусан суулга, хумхаа зэрэг халдварт өвчнөд олноороо нэрвэгдэж хохирлын хэмжээ үлэмжихээр нэмэгдсэн түүхтэй. 14.
Их Кантогийн газар хөдлөлт 1923 оны 9-р сарын 1-ний үд дунд буюу 11 цаг 58 минутанд Японы Кантогийн хөндий тэр дундаа нийслэл хот Токио болон бомб хот Йокохамаг хамарсан 7.9 балын асар хүчтэй Их Кантогийн газар хөдлөлт болжээ. Гамшиг яг хүмүүс үдийн хоолой бэлдэж гэр орон ресторануудад галт түлж байсан цагтаа давхацсан нь түүхэнд их хамгийн аимшигт хотын гал төмрүүдийг дагуулсан юм. Хэдхэн хормын дотор газар хөдлөлтөөр нурсан модон байшингуудаас гал алдаж хүчтэй хар шуурганы улмаас гал нь асар том хэмжээний галт хуйдрал болгон хувирч хотуудыг тэр чигтэнд нөмрөн авчээ. Хүмүүс нурангаас зугтаж задгад талбай цугларсан ч галт хуйлрал тэднийг дундаа хавчиж устгасан байдаг. Энэхүү аимшигт ослоор 142,800 орчим хүн амь үрэгдсэний дийлэнх нь газар хөдлөлтөд бос яг энэ төмөрч шатаж нас барсан түүхтэй. 13. Мессинагийн газар хөдлөлт ба цунами 1908 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 5 цаг 20 минутанд Италийн өмнөд хэсэг Сицили арлын Мессина хот болон Калабри бүсийг заагладаг нарийн хоолойд 7.1 балын хүчтэй газар хөдлөлт болжээ. Хүмүүсийг гүн нойрондоо байх үед болсон энэхүү чичирхийлэл ердөө 30-аас 40 секунд үргэлжилсэн ч Мессина хотын барилга байгууламжуудын бараг 90% шууд нурааж оршин суугчдыг нурангатаараа бүрэн дарсан байдаг. Чанаргүй хүнд чулуун барилгууд ийхүү нурсан нь шууд хэдэн 10,000 хүний амийг авч удсан байна. Гэвч сүүрэл үүгээр дуусаагүй бөгөөд газар хөдлөлтөөс хойш ердөө 10-аас 15 минутын дараа 12 метрийн өндөртэй аврах цунамиг давалгаа Мессина хот болон Калабрийн эрэг орчмыг далайн шуурга шиг нөмрөн авчээ. Нурангаас амьд үлдэж тусламж хаан эрэг рүү гүйсэн олон мянган хүмүүс энэхүү авраг давалгаанд цохигдсон далай руу урсаж живсэн байдаг. Энэхүү гамшиг нь Европын түүхэнд хамгийн олон хүний амь насыг авч удсан хамгийн их хохиролтой газар хөдлөлт ба цунамигийн хүнд сорилтоор бүртгэгдсэн билээ. 12. Гаитигийн газар хөдлөлт 2010 оны 1-р сарын 12-ны үдээс хойш 16 цаг 53 минутанд Карибын тэнгисийн хамгийн ядуу буурай улс болох Гаитигийн нийслэл Порто-Пренс хотоос баруун зүгт ердөө 25 км-ийн зайд 7 балын хүчтэй газар хөдлөлт болжээ. Гамшигын голомт нь газрын гадаргууд маш ойрхон ердөө 13 км-ийн гүнд байсан бөгөөд хүн амын хит нэгтаршилтай нийслэл хотыг шууд дайрсан нь түүхэнд хамгийн аимшигт нуралтуудын нэгийг үүсгэсэн байдаг. Тус улсад барилгын ямар ч стандарт хяналт байгаагүй тул орон сууц, сургууль, эмнэлгүүд төдийгүй хааны ордон, парламентын ордон, нүүбийн төв байр хүртэл хэдхэн секундын дотор хөзрөн байшин шиг нуран унах нь тэр. Гамшигын улмаас нас барсан хүний тоог Гаитигийн засгийн газраас 316 мянгад зарласан бол олон улсын байгууллагууд үүнийг 100-аас 220 мянга орчим байсан гэж тооцоолдог. Дэд бүтцэн бүрэн сүрсэн тул аврах ажиллагаа явуулах, хүнд машин механизм оруулах ямар ч боломжгүй болж олон мянган хүн нурангатор тусламж хүлээсээр амьсгал хураажээ. Түүнчлэн эмнэлгүүд нь хамт нурчихсан. Унтны усны систем нь бохирдсон тул амьд үлдсэн сая иргэдийн дунд холиер буюу цусан сулга өвчин аимшиг турдаар тархаж араас нь хэдэн мянган хүний амийг нэмж авч удсан байдаг. Энэхүү гамшиг нь орчин үеийн түүхэнд газар хөдлөлтийн баал нь өөрөө тийм ч өндөр биш байсан ч улс орны ядуурл, барилгын чанаргүй байдал нь байгалийн үзэгдлийг хэрхэн хүн төрлөختний асар том сүйрэл болгож болдгийг харуулсан хамгийн тод жишээ болон үлдсэн юм. 11. Антиохын газар хөдлөлт нийтийн тооллын 526 оны 5 дугаар сарын сүүлчээр Византын эзэнт гүрний соёл худалдааны хамгийн том төвүүдийн нэг болох Антиох хотод түүхэнд хамгийн аимшигт газар хөдлөлтүүдийн нэг болжээ. Тухайн өдрүүдэд Христийн шашны чухал баяр төхөж байсан тул эзэнт гүрний өнцөг булан бүрээс ирсэн олон мянган зочид мөргөлчөд хотод цуглаад байв. Гинэт дэгдсэн асар хүчтэй чичирхийлэл нь хотын цэгцтэй баригдсан гоёмсог барилгууд олон зуун жилийн түүхтэй сүм хийдүүдийг хэдхэн хормын дотор нурааж баярын жагсаал хийж мөргөл үлдэж байсан гимгүй иргэдийг нурангатоороо олноор нь даржээ. Гэвч Антиох хотын жинхэнэ там газар хөдлөлтийн дараа эхэлсэн юм. Нурсан барилгуудын дундаас алдагдсан гал түлш хүчтэй салхины нөлөөгөөр асар том гал төмөр болон хувирч хотыг бүхэлдэн нөмрөн авчээ. Нурангатоор амьд үлдэж аврал ирэн хашгирч байсан олон мянган хүмүүс энэхүү аимшигт галд өртөж шатсан байна. Түүхийн сурвалжуудад тэмдэглэснээр гамшигын улмаас амь үргэцсэн хүний тоо 250 мянга давсан бөгөөд Византын эзэнт гүрний хамгийн баян гоёмсогт тооцогддог байсан Антиох хорт ердөө хэдхэн хоногийн дотор үнсэн тов руу хүний яснаас бүтсэн хоосон туур болон хувирсан түүхтэй. 10. Хай Юан газар хөдлөлт 1920 оны 12 дугаар сарын 16-ны оройн 19 цаг 6 минутанд Хятадын Ниншан мужийн Хай Юан дүүрэгт 7.8-аас 8.5 балын хүчтэй түүхэнд сүйрлийн их газар хөдлөлт гэж нэрлэгдсэн аимшигт гамшиг болжээ. Гамшигын голомт нь Хятадын хамгийн өвөр мөц сэрэг хөрстэй Лиос хэмээх элс шаварлаг өндөрлөг бүсэд таарсан нь үр дагаврыг нь улам аимшигтай болгосон юм. Хүчтэй чичирхийлэл газрын хөрсийг шингэрүүлж бүхэл бүтэн уулсыг байрнаас нь хөдөлгөн түүхэнд их хамгийн том хөрсний нуралтуудыг ар араас нь үүсгэжээ.
Асар том уулс нурж уруудахдаа уулын бэлд орших олон зуун тослон суйрангуудыг хэдхэн минутын дотор хэдэн 10 метрийн зузаан шороондоор бүрэн болж газрын зургнаас арчилсан байна. Зарим бүсэд бүхэл бүтэн голын голдрол өөрчлөгдөж шинээр нуурууд үүссэн бөгөөд сурвалж бичгүүдэд уулс нүүж голууд гацлаа гэж тэмдэглэгдэжээ. Энэхүү аимшигт нуралт чичирхийллийн улмаас шууд амьд хүний тоо 200 мянгаас 273 мянгад хүрсэн байна. Гамшигын дараа тус бүс нутагт зам харилцаа бүрэн тасарч тусламж хүрч чадалгүй олон хонсон бөгөөд яг энэ үеэр Сибирийн тэсгэм хүйтэн магаар орж ирэн агаарын хим хасах 20 химээс давж хүйтэрчээ. Орон гэргүй болсон сая иргэд задгаа талбайд хүйтэн жаварт хоол хүнсгүй түгжигдсэний улмаас амьд үлдсэн хүмүүсийн тал хувь нь араас нь хөлдөж үлсэглэн халдвар төвчнөр амьсгал хураасан түүхтэй. Хан Юаны газар хөдлөлт нь 20 дугаар зууны хамгийн олон хүний амийг авч одсон хятадын гамшгуудын нэг төдийгүй уулын хөрсний нуралтаас үүдэлтэй хүн төрөлхтний түүхэнд хамгийн том сүрэл болон үлдсэн юм. 9. Энэтхэгийн далайн цунами 2004 оны 12 дугаар сарын 26-ны өглөөний 7 цаг 58 минутанд Индонезийн Суматра арлын баруун эрэг орчимд энэтхэгийн далайн ёроолд 9.1-ээс 9.3 баалын хүчтэй түүхэндх хамгийн авраг газар хөдлөлтүүдийн нэг болжээ. Тектоникийн хавтангууд нь мөргөлдөж далайн ёроолын хөрс хэдэн метрээр огцом шилжсэн нь тэр хавийн асар их усыг хурайлан босгож түүхэндх хамгийн аимшигт цунамиг үүсгэсэн байдаг. Энэхүү хүч нь дэлхийн 2 дугаар дайны үеэр унсан атомын бөмбөгийг хэдэн мянга дахин үржүүлсэндээ тэнцэх хүчтэй байсан бөгөөд үүссэн авраг давлгаанууд нь цагт 800 км-ийн хурдаар бүх зүгт цагахжээ. Далайн гүнээс эрэг рүү дөхөх тусмаа өндөрсөн энэхүү цунамигийн давлгаа нь заримдаа 30 м-ээр хүрч Индонез, Шри-Ланка, Энэтхэг, Таиланд, Мальдив зэрэг энэтхэгийн далайн эргийн 14 орныг хэдхэн цагийн дотор дараалан цогсон байдаг. Тухайн үед цус сарын баярын амралтаар дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн олон мянган жуулчид Таиланд, Индонезийн наран шарлагын газруудад амарч байсан бөгөөд тус бүс нутагт цунамигаас урьдчилан сэргийлэх тохиолын систем огт байгаагүй хүмүүсийг ямарч бэлтгэлгүй байхад нөмрөн авчээ. Гамшигын улмаас шууд давлгаан цохигдож далай руу урсан амь үргэцсэн хүний тоо 227,898 хүрсэн бөгөөд тэдний 3/1 нь бага насны хүүхдүүд байсан нь энэ гамшигын хамгийн том эмгэнэл байв. Зөвхөн Индонезийн Ачех мужид гэхтэл хамгийн ихний цохилтонд өртөж байшин барилга дэд бүтцтэйгээ тэр чигтээ газрын хөрстэй тэгшлэгдэжээ. Олон зуун мянган хүн сургаггүй алга болж олон сая иргэн гэр орон амжиргааны их үүсрээ алдсан энэхүү үйл явдал нь орчин үеийн түүхэнд хамгийн олон орныг нэгэн зэрэг хамарсан хамгийн их хохирол дагуулсан усан замын болон далайн гамшиг болон үлдсэн түүхтэй. 8. Таншаны газар хөдлөлт 1976 оны 7 дугаар сарын 28-ны үүрийн 3 цаг 42 минутанд Хятадын Хэбэй мужийн аж үйлдвэрийн томоохон төв болох Таншан хотод 7.8 баалын асар хүчтэй газар хөдлөлт гинэт болжээ. Хотын 1 сая гаруй оршин суугчид гүн ойрондоо байх үед уг гамшиг тохиолсон бөгөөд газрын доор хүчтэй чичирхийлэл ердөө 14 секунд үргэлжлэхдээ Таншан хотыг тэр чигтэн амьдаар нь болсон байдаг. Тухайн үеийн барилгууд газар хөдлөлтийн ямар ч хамгаалалт стандартгүй байснаас үүдэн хотын нийт барилга байгууламж үйлдвэр заводын 85 гаруй хувь нь хэдхэн хормын дотор хөдзрөн байшин шиг л нурган унжээ. Энэхүү гинтийн нуралтад дарагдаж амир өгцөн хүний тоог Хятадын засгийн газраас албан ёсоор 242,419 гэж зарласан боловч олон улсын байгууллагууд болон бие даасан судлаачид бодит тохирлыг 655,000-аас давж байсан гэж тооцоолдог. Сүүрэл үүгээр зогсоогүй бөгөөд яг тэр өдрийн үдээс хойш буюу 15 цагийн дараа 7.1 баалын хүчтэй дагалдах чичирхийлэл дахин болж нурангадоо ороос хүмүүсийг аврахаар ажиллаж байсан сайн дурынхан болон амьд үлдсэн иргэдийг нэмж даран хохирлын хэмжээг аимшигтайгаар ихсгэжээ. Хотын зам харилцаа усан хангамж цахилгааны шугам бүрэн тасарч эмнэлгүүд нь хамт нурчсан тул аврах ажиллагаа явуулахад маш хүнд сорилттой тулгарч байв. Таншаны газар хөдлөлт нь 20 дугаар зууны түүхэнд хамгийн олон хүний амь насыг авч одсон аимшигт гамшиг төдийгүй Хятад улсыг бүхэлдэн цочроосон орчин үеийн хотчлтын түүхэнд хамгийн хүнд гар цонхиролтой сүрэл болон үлдсэн юм. 7. Калькуттагийн хар шуурга 1737 оны 10 дугаар сарын 11-ний шөнө Энэтхэгийн ганга мөрний бэлчээр болон тухайн үеийн Британий худалдааны гол төв болох Калькутта хотыг хамарсан халуун орны асар хүчтэй циклон шуургад ариун өнгөрчээ. Энэхүү гамшиг нь зөвхөн аимшиг салхиар зогсохгүй, далайн усыг хурайлан босгосон хэдэн метрийн өндөртэй аврах давлгааг дагуулж ирсэн нь ганга мөрний цутгалуудыг хальж намдор газарт орших хотыг тэр чигт нь усанд автуулсан байдаг. Тухайн үеийн Калькутта хотын иргэдийн дийлэнх шавар хулсаар барьсан бат бөх бус сууцуудад амьдардаг байсан тул ширүүн салхи үерийн ихний цохилт тэгж тэсвэлж чадалгүй хэдхэн цагийн дотор шууд нуран урсаж газрын хөрсдөө тэгшлэгдэжээ. Британийн зүүн энэтхэгийн компанийн
Түүхэн тэмдэглэлд үлдснээр энэхүү аймшигт хар шуурга үерийн улмаас Калькутта болон түүний эргэн тойрон дахь суйрангуудад 300,000 орчим хүн амь үрэгдсэн гэдэг. Ганган мөрөн хаваар зогсож байсан худалдааны болон загасны 20,000 гаруй усан онгоц завь нэгэн зэрэг хөмрөн живж хотын дэд бүтэц бүрэн сүрчээ. Түүнчлэн үерийн дараа ундны их хүүсврүүд бохирдож хот даяар хумхаа цусан суулга өвчин аймшигтай хурдтайгаар дэгдсэн нь амьд үлдсэн олон мянган хүний амийг араас нь авч одсон юм. Калькуттагийн хар шуурга нь энэтхэгийн далайн бүс нутагт тохиосон түүхэнд хамгийн олон хохирогчтой хамгийн аюултай цаг уурын гамшгуудын нэг болон үлджээ. 6. Коринга хар шуурга 1839 оны 11-р сарын 25-ны өдөр энэтхэгийн зүүн эрэгт орших олон улсын худалдаа усан онгоц үйлдвэрлэлийн томоохон төв болох Коринга бомб тотыг халуун орны асар хүчтэй циклон шуурга дарин өнгөрөв. Энэхүү шуурга нь тус бүс нутгийн түүхийг тэр чирэгтнээ өөрчилсөн аимшиг зүйлийг дагуулсан бөгөөд салхины хүчнээс гадна далайн усыг хураалан босгосон 12 метрийн өндөр авраг давалгаа дагалдаж ирсэн байна. Энэхүү авраг давалгаа нам дор газарт байрлах Коринга хотыг ямар ч хамгаалалтгүйгээр шууд нөмрөн авч хэдхэн цагийн дотор газрын зургнаас тэр чигт нь арчин хаяжээ. Гамшигын улмаас шууд авраг давалгаанд цохигдож усан давтаж нас орсон хүний тоо 300,000 орчимд хүрсэн байдаг. Бомбд зогсож байсан болон далайд явж байсан олон улсын худалдааны асар том хөлөг онгоцнуудаас эхлээд жижиг загасны завь хүртэл нийт 20,000 гаруй усан онгоц нэгэн зэрэг хөмрөн живж эвдэрч сүрчээ. Амьд үлдэж хоцорсон цөөхөн иргэдийн хувьд унтны усны их үүсрүүд нь далайн давстай усаар бохирдож гэр орон хоол хүнсгүй болсны улмаас араас нь өлсгөлэн халдвар төвчөнд олдноороо нэрвэгдсэн түүхтэй. Энэхүү гамшигаас өмнө Коринга нь энэтхэгийн далайн хамгийн хөл хөдөлгөөнтэй баян бомбуудын нэг байсан ч шуурганы дараа хот дахин хизээж бүрэн сэргэж чадаагүй бөгөөд өнөөдөр ердөө жижиг тосгон төдийл үлдсэн юм. Корингагийн хар шуурга нь хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн олон хохирогчтой хамгийн аюултай усан замын болон цаг уурын гамшгуудын нэгээр бүртгэгдсэн нь энэ. 5. Хонконгийн хар шуурга 1906 оны 9-р сарын 18-ны өглөө Хонконг хотын түүхэнд тохиосон хамгийн гинтийн бөгөөд аимшигт цаг уурын гамшигт болох их тайфун шуурга дарин өнгөрчээ. Энэхүү шуурганы хамгийн аюултай нь урьдчилан сэргийлэх ямар ч боломж олгоогүй бөгөөд тухайн үеийн цаг уурын төхөөрөмж аюулыг маш хожуу буюу шуурга болохоос ердөө 15 минутын өмнө зарлаж аюулын дууг дуургасан тул далайд байсан загасчид болон бомбын ажилчдад зүгтэх хугацаа огт байсангүй. Цагт 160 км давхаж хүчтэй салхи далайн авраг давалгаа Хонконгийн Викториа бомбыг хэдхэн хормын дотор там болгож бомбтод зангуутай байсан болон ил далайд явж байсан Британи, Германы асар том уурын хөлөг онгоцнуудаас эхлээд нутгийн иргэдийн амжиргаагаа залгуулдаг 3,000 гаруй загасчны завь нэгэн зэрэг хөмрөн живж сүрсэн байна. Эрэг дагуух нам дор газрын суйрангууд асар том давалгаанд бүрэн автаж газрын хөрстэй тэгшлэгдсэн бөгөөд хохирогчдын тооны хувьд түүхэн сурвалжуудад маш зөрүүтэй мэдээлэлүүд үлдсэн байдаг. Тухайн үеийн Британийн засаг захиргааны албан ёсны тайлан болон орчин үеийн түүхчдийн нарийн судалгаагаар амь үрэгдсэн хүний бодит тоог 10,000-аас 15,000 орчим байсан гэж үздэгч шуурганы дараах эмх замбраагүй байдал сургаггүй алга болсон хүмүүсийн ихэлсэн тооноос шалтгаалan зарим түүхэн тэмдэглэл болон сонин хэвлэлүүдэд хохирогчдын тоог 300,000 төгсөн хэмээн хэтрүүлэн бичиж үлдээсэн нь илбэг байдаг. Энэхүү гамшиг нь Хонконгийн түүхэнд хамгийн олон хүний амь авч одсон тайфунаар бүртгэгдсэн бөгөөд үүний дараа Хонконгийн засаг захиргаа далайн давлгаанаас хамгаалах усан бэхэлгээ, бомбын хамгааллын хан болон цаг уурын урьдчилан мэдээлэх системийг олон улсын түвшинд хүртэл яаралтай шинжилэн сайжруулах гол шалтгаан нь болсон юм. 4. Бухала хар шуурга 1970 оны 11-р сарын 12-ны өдөр тухайн үеийн зүүн Пакистан буюу одоогийн Бангладеш улс болон энэтхэгийн баруун Бенгал мужийн нутгийг дайрсан Бухала халуун орны циклон шуурга нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүний амийг авч одсон хамгийн аимшигт цаг уурын гамшиг болон бүртгэгдсэн юм. 185 км/цагийн хурдтай ширүүн салхи шуурганаас гадна ганган мөрний бэлчир хавийн нам дор арлуудыг чиглэн ирсэн 10 гаруй метрийн өндөртэй авраг далайн давлгаа хуурай газрыг тэр чигтэн нөмрөн авч хэдхэн цагийн дотор бүхэл бүтэн хот тосгодыг усан дор оруулжээ. Тухайн үед тос бус нутгийн иргэд шуурга ирж буйг урьдчилан мэдээлэх дуут дохио аюулын хамгаалах байргүй байснаас гадна Пакистаны төв засгийн газрын зүгээс аврах тусламж үзүүлэх ажиллагааг маш их хугацаа алдаж хариуцлагагүй зохион байгуулсан нь хохирлын хэмжээг хяналтгүйгээр нэмэгдүүлсэн байдаг. Гамшигын улмаас шууд усанд автаж болон араас нь дэгдсэн өлсгөлэн цусан суулга өвчнөр амь үрэгдсэн хүний тоо хамгийн багадаа 300,000-аас холд авч зарим тооцоогоор 500,000-д хүрсэн бөгөөд Бухала арлын зарим тосгоны хүн амын бараг тал хувь нь ганцхан шөнийн дотор үгүй болсон түүхтэй.
Энэхүү аимшигт сүрэл түүнээс үүдэлтэй улс төрийн үл тоомсорлолт нь эцсийн дүндээ зүүн Пакистаны ард иргэдийн дунд тэмцэл өрнөх гол оч болж улмаар Бангладеш улс тусгаар тогтнолоо зарлах түүхэн эргэлтийн цэг болсон билээ. 3. Шэнсигийн газар хөдлөлт 1556 оны 1-р сарын 23-ны үүрээр Хятадын Минь гүрний үеийн Шэнси мужид хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн олон хүний амь насыг авч утсан аимшигт газар хөдлөлт болжээ. 8-аас 8.3 баалын хүчтэй байсан гэж тогтоогдсон ба энэхүү чичирхийлэл нь ердөө хэдхэн хормын дотор 800 гаруй км газар нутгийг хамарч Шэнси төдийгүй хөрш сэргэлдэх хэд хэдэн мужийн суурингуудыг тэр чигт нь сүрүүлсэн байна. Уг гамшигын үр дагавар ийм аимшигтэй хэмжээнд хүрсэн гол шалтгаан нь тухайн бүс нутгийн иргэдийн амьдардаг байсан сууцны өвөрмөц хэв маяг бөгөөд сая иргэд ядон хэмээх хэлсэн шаварлаг толгодыг ухаж хийсэн зохиомл агуйнуудад амьдардаг байв. Гинтийн хүчтэй газар хөдлөлтөөр эдгээр зөөлөн хөрстэй агуйнууд ямар ч төсвөрлөх чадваргүйгээр шууд нуран унаж дотор нь гүн нойрондоо байсан олон зуун мянган хүнийг амьдаар нь булж орхижээ. Хотын бат бөх чулуун барилгууд хэрэм ханч мөн адил нурж унахдаа зам харилцааг бүрэн хаасан тул амьд үлдсэн хүмүүст тусламж үзүүлэх ямар ч боломжгүй болж араас нь дэгдсэн асар том түүмэр үлсэглэн халдвар төвчин гамшигыг уламд амжруулсан байдаг. Албан ёсны түүхийн сурвалжуудад тэмдэглэснээр энэхүү сүрлийн улмаас 830 мянга орчим хүн амь үрэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн голомтод байсан зарим дүүрэг тосгоны хүн амын 60 гаруй хувь нь ганцхан өдрийн дотор үгүй болж Шэнсигийн газар хөдлөлтөд ихэн түүхэн тохиосон хамгийн хөнөөлт байгалийн гамшиг болон үлдсэн юм. 2. Хатан голын үер 1887 оны 9-р сард Хятадын Чин гүрний үеийн Хэнэн мужийн нутагт 7 хоног зогсолтгүй үргэлжлэн орсон усан борооны улмаас Хуанхэ буюу хатан гол түүхэн дэх хамгийн аимшигт сүрлийн үерийг дагуулжээ. Уг гол нь олон зуун жилийн турш уулын элс шаврыг урсган авчирч голынхоо ёроолд хоримтлуулдаг байсан тул голын голдрол нь эргэн тойрны нам дор тал газраас илүү өндөр түвшинд байрладаг маш аюултай тогтцойг байв. Нутгийн иргэд голын уснаас хамгаалж олон зууны турш шороон далан босгож ирсэн боловч 1887 оны 9-р сарын 28-ны өдөр Чинжоу хотын ойролцоох гол далан асар их усны даралтыг даалгүй сэтрэн хальж тэр чигтээ нуран унжээ. Голын асар их ус маш богино хугацаанд далангаас хальж эргэн тойрны 130 мянга орчим хавтгай дөрвөлжин км газар нутгийг буюу маш олон хот тосгодыг бүхэлдэн хэдэн метрийн зузаан усан доор оруулж газрын зургнаас арчсан байдаг. Хүмүүс гинтийн усны урсгалаас зүгтах ямар ч хугацаа байгаагүй бөгөөд шууд үерийн усанд автаж амир үгдсэн болон араас нь дэгдсэн асар том үлсгэлийн унтны усны бохирдлоос үүдэлтэй халдварт өвчнөд нэрвдэж нас барсан хүний тоо хамгийн багадаа 900 мянгаас хол давж зарим тооцооллоор 2 сая гаруйд хүрсэн түүхтэй. Бараг 2-оос 3 сая гаруй иргэдийг ор хоронгүй хоол хүнсгүй болгосон энэхүү гамшиг нь хатан голыг Хятадын түүхэнд яагаад Хятадын уй гашуу гэж нэрлэх болсныг гэрчлэх хамгийн аимшигт үйл явдал болсон юм. 1. Хятадын төв хэсгийн үер 1931 оны 100 Хятадын түүхэнд төдийгүй хүн төрөлхтний бүхэл цаг үеийн түүхэн дэх хамгийн олон хүний амь насыг авч утсан хамгийн аимшигт байгалийн гамшигт болох Хятадын төв хэсгийн үер болжээ. Уг гамшиг эхлэхийн өмнө буюу 1928-аас 1930 оны хооронд тус бүс нутагт асар том ган гачиг нүүрлсэн байсан бөгөөд 1930 оны өвгөл нь ердийнхөөс хавьгүй их цас орж дараа жилийнх нь хавар огцон дулаарснаар уулын цас асар хурдтай хайлж эхэлсэн байдаг. Дээрээс нь олон хоног дараалан орсон халуун орны усан бороо мөн зуны ганцхан сард 9 удаагийн дараалан дайрсан хүчтэй тайфун шуурганы улмаас Хятадын амин судас болсон Янзэ, Хуай, хатан гол зэрэг хамгийн том мөрнүүд нэгэн зэрэг эргээсээ хальж асар том далайн хэмжээний усрахыг урсгал болон хувирчээ. Гол мөрний далангууд араасаа сэтэрч тухайн үеийн нийслэл Нанжин хотоос эхлээд эдийн засаг хөдөө аж ахуйн гол төв болсон олон 10 хот мянган тосгодыг хэдхэн хоногийн дотор бүрэн усанд автуулж Англи улсын газар нутагтай тэнцэх хэмжээний асар том бүс нутгийг там болгон хувиргасан юм. Гинтийн үерийн усанд шууд автаж живж үргэцсэн хүний тоо хэдэн зуун мянгаар тоологдож байсан ч жинхэнэ сүрэл үерийн уснаас амьд үлдэж гэр орон тариалангийн талбайгаа алдсан сая иргэдийг дайрсан юм. Гол мөрний ус хайлснаас үүдэн унтны усны систем бүрэн бохирдож өмхийрсэн сэг зэмүүдээс шалтгаалan холер, цусан суулгах хумхаа өвчин, аимшигт хурдтайгаар тархаж эмнэлэг эм тариугүй болж хүмүүст олноороо өгчээ.
Түүнчлэн тус улсын гол үр тарианы бүс бүхэлдээ устснаас үүдэн түүхэнд байгаагүй асар том үлсгэлэн дэгдэж амьд үлдсэн хүмүүс модны холтос өвс ургамал тэр байтугай хүний мах идэхэд хүрсэн аимшигт дүр зураг үлссэн байдаг. Албан ёсны болон олон улсын судалгааны байгууллагуудын тооцоогоор энэхүү гамшигын улмаас амир өгсөн хүний бодит тоо 1 саяас 4 саяд хүрсэн гэдэг бөгөөд 1931 оны энэхүү үеэр нь байгалийн давагдшгүй хүчин зүйл хүн төрөлхтөнд ямар асар том гар цохирол зовлон зүдгүүр авчирч болдгийг харуулсан хамгийн хөнөөлт дэлхийн гамшиг болон түүхэн мөнхрөн үлдсэн билээ. Эдгээр түүхэн сүрлүүдээс харахад байгалийн гамшигын жинхэнэ хохирол нь зөвхөн байгалийн хүчнээс бус тухайн үеийн нийгмийн хөгжил, хот төлөвлөлт болон барилгын чанараас шууд хамаардаг байжээ. Мөн хамгийн гол сургамж нь байгалийн гамшигын хамгийн ихний цохилтоос амьд үлдсэн ч гамшигын дараа дэгддэг халдварт өвчин, унтны усны бохирдол, зам харилцаа тасарснаас үүдэх тусламжийн хоцрогдол, асар том үлсгэлэн зэрэг нь хохирогчдын тоог саяар нэмэгдүүлдэг гол хүчин зүйл болдог аж. Монгол улсад болсон хамгийн том байгалийн гамшиг нь хэдэн онд хаана ямар газар болсныг та бүхэн мэддэг бол комент хэсэгт хуваалцаарай. Баярлалаа.